Монголын Волейболын холбооны 2024-оос 2025 оны үндэсний дээдлигийн аврах шалралт тэмцээний 2-р тоогийн 101 тоглолтыг эхлээд бид боллоо. Хамгаалсан батлаад Ганцхан чин зориг эзэнтэй Ганцхан манууч явахлагчтай Говартай аймгийн Минтонет Говгдова. Хамгаалсан батлаад Намсран Амузай эзэнтэй спортын мастер Сологийн баяр таглагчтай Energy Resource компани Омногов Energy Гдова. оны өдрийн 2-4 төрлийн тоглолтууд хөрвүүлэн явагдаж байна. За өнөөдрийн сүүлийн тоглолт эрэгтэй богдын тоглолт Өмнөгов Energy Минтонет Говгдовын тоглолт эхлэхэд бэлэн боллоо. За бүрэн төгсөн бүгд тоглолтод орсон. Торон дээр сулраад ороод исэн. Хоёр алаа шичүүд байна. Хоёр араас явсан тоглоом дээр. За цочров. Мушгсан тоглолт сайхан явсан. Тоглолт их нэг авдаа цочров. Олон тоглогчийн давтууд одоо сайн давталтаа. Анхны дэд хурдтайгаа шиг явуулдаг. Энэ давталтаас нэлийн тоглооны тактикийг бас өөрчлөх. Энэ давталтын нэг дараагийн давталт талбай гаднаас орооны харьцаа 1-1 болоо тэнцсэн. За Өмнөгов Energy өчигдрийн тоглолтод 5 жилийн тоглолт Натур Бакстай хийсэн хожигдлээсэн. За өнөөдөр Минтонет говьтой дараа 2 өдөр тоглолттой байна. За хатнаас утгаж байгаа тоглолтод гон сайхан орж байна да. Энэ удаа шагууны гадна унжээ. Ган төгсийн давлалт. Сайн мэлгийн хооролт халтны талаас торвжээ. Торног салгаар мөгөр алгасан. Багийн алт 3 алт үссэн. Тор дүрчлээ. За дараагийн мөнгө дээр ган эрдэн хамгааллаа. Игор Индовго эдрийг алт. Игор за энэ тоног гарахгүй нэ дараагийн 2 удаа аасан халтаар 2-3 болгоод ойртуулж байна эдэр. Маргад Манал жаварлахаа явсан сөргөлтгөөн Игор хурсан тарвчжээ. За 2 ч удаа томдорсон алдаа гарлаа. 4-2. За нэг давт амжилтгүй болсон, давтан амжилтгүй болсон байгаа. Торон төрсөн 2 алдаа. 4 оноос л очсон байна. Мосавир хамгаалсан сулхан дотлоо за дотлоор исэн мөнгөнд дараагаас өгсөн дотлоо да. За Өмнөгов Energy эхний төрөгт 1 ажилтаагаар 5 ажилтаагаар Минтонетго мөн эхний төрөгт 1 ажил 5 ажилтаагаар эхний төрөгийг өндөрдүүлсэн. За өргөдөг төрөнд тоглоход Минтонетго хажилгүй явж байгаа. Өмнөгов Energy 1 өдсөн 4 тоглолтод 3 ажигдаж 1 өдсөн байна. За маргадар явсан тоглоом авсан 2-гийн эхний чин тоглолтоор харьцаа 5-3. Гинтэн дарамт товцоод хаалцадруулсан. За 4-4 хамгаалж байгаа өмг. Нэлээд араас орж иж байгаа хамгаалтаа тавд оролцлоо. Тавцаа орсон товхог болгосон. За дөрвөг ойртуулсан.
Ган Эрдэнэрээс нь дотоорсонгүй. Ядуутгал амжилттай болгосон орооны харьцаа 4-5. За цэц сочрын давуулт ер нь өсрөлтөд давуулт хитэхэн давуултаа хэд хэдэн давуулагчдаас бүрэлдэхүүнд бий. Давуултууд орхолын бүлэрнүүд давтахны тактик өөрчилж ирнэ. Одоо бас сулмаг талбайд төлөвс авахар л боломжийн давуултууд шүү. Дараагийн давуулт дээр Игор Сауза дамжуулт өгсөн. Мосеурийн давтахнаар 2 халамжилттай. За дараагийн бүлэр давтахыг чадсангүй. 4 алтаар хараадаг да. Зяаны тэргүүл авсан шүү. Минтанит говь. За золоорын ган эрдэнэ давханд саалтны гарын үзэр хараад явлаа да. За интернет гоо ер нь одоо хэвчлэн 3 алт, багийн алт гарч ирсэн хатууд харагдаж байна. За эдгэрийн давталыг халтар усаасан дараагийн мөнгө. За гинтэн дармаар сонгосон давталгаа торноос гарсангүй. 4 авалт. Хатнаас гаргасан да. За энэ өмнөх давталгаа дутаа 4 алтаар олгож усан торд ороод дараагийн давталыг нь олгож авсан гинтэн дарам. За эхний элчин давтал тэнцүү хийгдээд байна. Орооны харьцаа 8-8. За дандаа багийн алт биш шүү. Гол алтар судраад ороод ирсэн хамгаалт амжилттай 4 рүү шалбуултаа ажгүй явсан. Дараад буусан Маналжав. Хаданы нийлэх холбогчтой бөмбөг анхрал дэс мөнгө намжтай ирсэн. За 2-4 рүүгээ шилжиж давтахад орж иж шүү. Дандаа багийн алттай. За буруу алт болоо да. Тасаад хамгаалчлаа да. Идрээ. За өмнө нь энержиг өөрөд бас Пакистан тоглогчтой, Бразил тоглогчтой, Югослав тоглогчдын одоо бас урд төрөг ширэж ерөнхийдөө гадны тоглогчдын давуудлыг бас нэлийн гаргаж тоглох нь ойлгомжтой. За ганц цаалтаа гарч ирсэн Игор хамгаалж байна. Ган төгс татаж олсонгүй. За баг гаргаж гануулгын маналж яваар явсан тохоо амжилттай болсон. Бүрэн төгс ганц цаалтаа сайхан суулруулж гаргаж ирлээ энд. За хоёр алтын зүгээрээ сүмгүүдээр сайхан хамгааллаа да. Анх хэрэг хамгаалал сайн болсон. Аслаад алтны гар үзүр хараад явсан да. Хоёр араас Мусаврын давтгаа явсан. За алтны гаргаад интернет говийн талаар уншиж байна. Араас Мусавр хан Ананы тэргүүлэлтэд болоо 19. Захын алт Ц сод ширвэ алт ер нь тун чигийн гарч ирсэн дээ. Дараагийн гарын давтхан дээр унгахаар л боломжийн сайхан гарч ирж байна. Эдрийн давтгаа за гол тус нэлийн оноо явуулнаа. Тоглолт төр дээр ер нь эдрийн давтгаас онцгой байгаа. За хоёр алтан сөрсөд гараад ижтэй саний давтгаа. Хурдан давтгаа. Эдгээр мөг талбаас хараад за тоглолт тэгнээс Минтонын гол клубын давуултууд энэхүү чанартай давуултууд
явж байна. Идрэгийн давуулт. За идрээ давуултаас нь авсан, хаалтар нь авсан, довтоогоор нь авсан. Довтоо давуултаа дараас 2 нь авж Аноны тэр гүрэлтэй болж байна. Минтонет говь. За өнөөдөр эмэгтэй багуудын тоглолт төрөлхтөнтэй сайхан тоглолтууд явдлаа. Манай үзэгчид үзсэн баг. Минтонет говь 5-ийн тоглолтод хөвсгөл ирчмийг өжиж тоглолтын 6 дахь хожлоо авж байна. 6 жилдээ болсноор Минтонет говь хөснөтийн 5 руу ороод ирж байгаа. За хилчин 3-1-ээр хоббисыг өжиж одоо бас хашхын урангаа хобби сугаттай хожил тэмцэж орж ирж байна. Хилчин клубын хожил. За 5-ийн тоглолтод инаагүр хашхныг өдсөн. Хашхны хувьд ирэхэд 5-2-т явсан, оноо өндөр явсан. 3 дахь ч одоо сошиал авах боломжтой газар алдсан. Өнөөдрийн тоглолт маш чухал тоглолт байсан. Хоцсон бол ирэхэд хөснөтийн 5-6-аас Минтонет говьтэй шийдчих боломжтой тоглолт байсан болов уу гэж харж байгаа. Тэгээд 5-ийн тоглолтод инаагүр өдснөөр 5 ажилтайгаар хашхны оноо бол байрандаа үлдэж байна. За одоочны мастер сайн мэлэг халтны гар ширгүүлсэн 12. За өмнө нь Энержи солилцоо оруулсан. Хомдоологчаар өсгөөр орж иж байна. Батүрийг солилцоогоор орсон. 2 солилцоо. За одоочны мастер Энержиг ханга бас сурууны гэмтэлтэй байгаа учраас сүүлийн хэдэн тоглолтыг үлэмжиж байгаа. Өсгөрийг нөөц тоглогчоор оруулж ирж байна. Өмнө Энержи. Ган эрдэнэ явсан. 2 алтар судралаа дотгоо. Араас маналж явсан. За алтны гар үзүр энтрийг амтахгүй юм да. Арамс дотгоо. Баг ахлагч ган дуудлагыг маналж яв. Арамс дотгоо амжилттай өсөж Анон хайрцаг 14-13 болгоод өрчилсөн. За Мусеври алтны гарт эргүүлж Аноны тэргүүл авсан. Өмнө Энержигээс довтооны шугамн дээр алдаа байгаас ихтэй нэгтлэх юм байна. Челленж. Аноо тэнцүүхэн хожил тэнцүүх яваас боломжийн тоглолтууд үлдсэн байгаа. Инаагүрээ тоглолт байсан. Минтонет говьтой тоглолт байсан. Тэгээд инаагүрээ 5 ижин тоглолт хожигчлаа. За Мусавир хан тоглоо явж Анон хайрцаг 14 дээр тэнцвсэн. За тоглоо явж утсангүй шүү. Сул орчлоо. Хаалт хэрэгтэй. Бүрнэгсийн алтар сулрсан алтны гарт ярьсан. За Игор Соуза Сорис 15-14 болгож Аноны тэргүүлэлтээ болголоо. За 2 лигонор тоглогчийн одоо бас тоглооны хувь уг нь баг ба хувь бол нэг одоо солон тоглоонд бол оролцсон гэх нэг чинь тоглолтод Идрэгийн тоглоо. За бүрнэгс Идрээ 2 явж байгаа юм аа. Өсөрцөн багт нэр нь ордорн бөмбөг шидэж шүү. Сайхан явлаа. Ер нь ямар ч хаалтнаас өрсөж сайхан гарч ирж байна Идрийн тоглоомод. Хурдан тоглоо. Энэ хурдан тоглоо бол бас багт маш хэрэгтэй тоглоомнуудын нэг. За дараагийн бөмбөгдөр гараа ивчих юм байна. Өмнө Энержиг сэвсэн тоглоо орсонгүй. 16-15. За тоглолт ихнээс дундуу юуртал оноос олсонгүй тэнцүүхэн тоглолт байш шүү. Алил нь одоо тэнцэл оноо тэргүүл аваад яваад байна. 16-15 дээр Минтонет говь оноо илүү баяртай амжилтыг өгсөн. Батүлгийн тоглоо хаалтнаас мөнгө талбай гаднаасан. За жигдүр нэмжлийн Батүлиг тэнцүүллээ. За Минтонет говийн тоглолт техникс явсан давуултууд бол дийлэнх нь одоо тоглооны тактик үйлчилсэн. Дийлэнх нь одоо бас сулхан тоглоход оруулж ирсэн давуултууд байсан.
За өмнөг энержигээс оноо авч байгаа давт ихний оноо Цэ сочроо дав паснаас гарсан байсан. 6 бол 1 дээр явж байгаа тоглогч 1-1 найзчуудаа дундуур давтын гаргачлаа. Өмнөг энержиг давт ихний оноо за интернетгоо эдрийн давлт оноо авсан байна. Малжав за бүрдэгс ганцхан алдтайгаа давтгаа явуулсан. За ганцхан алдтай давтгаа шалтахгүй л дээ. Багийн ахлагч гануулгын Малжав 17-17 болгоод оноо тэнцүүлж байна. За багийн ахлагч Малжав энэ ээлжийн тоглолтын давтгааны 3 дахь оноо байна. За эдрийн 2 давтгаа 1 давуултны хаалт 4 оноотой гарааны тоглолцоос санаа өндөр явж харагдана. За ер нь тончиг зэгцтэй тоглолт шүү. Хоёр алт гарч ирсэн эдрийг алтаас мөнгө талбай гаднуулсан. Егор Соза. За олончны мастер сайн бэлэг талбайд орж ирсэн. Гарааны олнуулагч ган төгс талбайд орсон. За хоёр сэлцээр бол 4-5 оноо явчлаа штэ. Жиг сайхан тоглолт харагдаж байна. Ер нь одоо сөлбөр тагтууд авсан дэвэрсэн сэлцээр орж ирж байна. 12 цаг 18-17 болгоод метрэнт өмнө говь энержи онооны тэргүүлэлтэй. Яй. Дандаа ганцын алдаа давтгаанууд гарч ирж байна да. Олон тоглогчийн одоо саялтууд ер нь ганцын алдаа гаргаж ирж байна гэдэг маань ирэхэд давтгаа их бүр нөхцөл бүртгүүлж байна гэж ойлгож байна. Халтаас аргалаа. За олончны мастер сайн бэлэг халтанд явсан. Голын алт авцаргын алтнаас сулраад 2-2 дундаас гараа авчиж байгаа байна. Малжимын давтгоо. Егор Соза холбоод өгсөн. Сайн бэлэг 5 болнор чиглүүлсэ. За дараагийн мөнгөөр 2 алт нийллээ. 2 алт гарч ирсэн. Цэ сочрын давтгааны хат оруулгаж 2.18 болоод оноо өрчлөгдсөн. 2 онооны 0. За өндөр оноон дээр 2 онооны 0 шүү. Тасчлогч самтлаарт хойр гарагдаж байна. За олончны мастер Эрдэнэчийн анга, олончны мастер Эрдэнэчийн тамираа гэж ахтаа хоёр тоглогчдод бас Монгол улсын шигшээ огт олонжид болсон. Ноён багаас урхачин багаас одоо олон сайхан амжилттай юм хоёр мастер бий. За нэг нь одоо тоглогчийн хуваар өмнө говь энержигээс өрсөлдөж байгаа бол нэг нь интернет говь клубын дасгалжуулагчаар багаа дасгалж болж байгаа. За сая давтганы баг антин зөгч хаалтнаас антиг шүргч. 21.18 өндөр оноо дээр 3 оноос алсан. За сайхан гаргаж ирсэн шүү. Ганцхан алтаа гаргаж ирсэн. Ган эрдэнэ торуулжээ. 19-21 Малжавын давалт явлаа. За хоёр алтнаас өрсөд явсан шүү. Гол Содгуугийн маргад хамгаалт амжилттай болсон. Сол давуулсан. Дараагийн мөнгөөр хаалт чиргүүлээд авлаа. За шогор өргөлсөн амжилттай болсон. Мөнх болдын гиндэн дарам оноог 20-21 болгоод өрчилсөн. За өмнө энержигээ 2 завсарлагч бүтэн биедээ 2 оноо 3 оноо нийлүү байжгаад оноо өртлөө шугам руу сайхан гаргажээ. Хаалт антины дундгасаа ганцсангүй 20-21 дээр өмнө энержи тоглолт хийхний тусалдаг авч байна. Ер нь одоо туршигтай тоглогч шалгалттай туршигтай тасалжуулагч шалгалттай юм одоо бүрэлдэхүүн өмнө энержи. За тоглогч одоо бас их байна да. За ган эрдэнэ дараагийн мөнгө дээр оноогод өгсөн онооны цаг 22-20 болгоод өрчилсөн. За мөнх бодроо солилцоогоор орсон байгаа юм шүү. Энэ солилцоогоо янзаарсангүй. Маргатын давуулт. За ганц алтаа гараад ирсэн Хасан. Сайн мэлгээ алт гаргасангүй. За ганц алтаа болтгоо байсан. Төрстэй тоглогчийн алтын мэдрэмж гэж гайхалтай юм да. 23-20 болгоод дахиад 3 онооны зэрэг үсгчлээ. Гол хаалтаа үлдсэн идэж хаалаа да. За 19-21 дээр 3 оноо гаруулж байсан. 20-23 дээр дахиад 3 онооны хэрэглэл. За яг л холбогч дээр ирэх юм да нэг дөрөмбөг. Мусавир хан хаасан азаргалаар ирсэн утгаан дээр хаалтаар зогсоож байна. За засгалын өмнө дараалан 2 хаалт оноогоос тар ихний ичний голтын хажууд төрлөө өмнө говь энержи. За харьяасан дараагийн тоглооны гарагчлаа. Мусавир хан ад зэрэглэлийн давтгоо.
За Мусаа Өрхан гэж метр 98-тай тоглогчийн өндөр халтны эсрэг сайхан тоглох явлаа сая. Мөнх өдрлийн давуулт таран дээр сулгаад орсон Мусаа Өрханы хууралт. Гинд нарам 20 дугаар холбогдсон сайн бэргийн хууралт. Араас урсан. За чиг үсэг салтнаас болсож 4 рүү нуурж байна. Дараад буулаа. Сайн бэлгийн төвхөө. За хамгаалтныгаар сөргөөлжлээ дээ. Боловс нэр мастер сайн бэлгийн ихний чинь тоглолтын төсөлийг хийж байна. 25-21-ээр ихний чинь тоглолтын төсөлийг хийлээ. За 2-24-ийн чинь тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болсон байна. Өмнөг энержигээс мөнгө тоглолтнор нь баг өмнөглөж ганц төгсгийн давуулт. За ихний чинь тоглолт бол довтгоо бол яг тэнцэг үзүүлэлт гарч байна шүү. Минтонет тов клубээс 12 довтгоо авсан бол өмнөг энержигээс нийт 10 довтгоо уралт, 11 довтгоо уралт амжилттай болсон байна. Адил 1-1 давуултын оноотой. За хаалтан дээр өмнөг энержи 2 хаалт, Мусаа Өрханы 1 хаалт, сайн бэлгийн 1 хаалт амжилттай болсон байна. За Минтонет товс 1 хаалт авсан идрийг хаалт байсан. Мөнх өдрөл за сайхан төсөрдөг тоглогчтой Цэрэн Жимсийн мөнх өдрөд өндөр алтны эсрэг сайхан зөрөгтэй болох явлаа. За хоёр алтны дундор хүчтэй хэсгэд оруулж штэ. Нийлж байгаа алтны дундор явуулсан байна. Игор бүрэн төгсгийн хамгаалт хэмжээлтэй болсон ганц зэрэг холбогдол гүйцэтгэсэн зайтай бөмбөгдөр мөнх өдрөл тоглоогоо явсан. Мусаа Өрхан хамгаалсан. Сайн бэлгийн төвхөө. За ард хамгаалсан сайхан болсон дэс урд таран дээрээ далдаа очиж байгаа юм байна. За Минтонет тов эдэрчүүд залуучуудаа бас орголсон насан туршлагын сүрлийн далгдсан бүрдэх. Тэр нь одоо метр дундаж өндөр метр 85-тай бас одоо өндөр бүрэлдэхүүн бүрдсэн байгаа. Дан Монгол тоглогчдороо залуучуудаар одоо сүнсэн дэдийг аврагчлах тэмцээнд өсөж байгаа бүрэлдэхүүн. Араас хүмүүдэр мөнх өдрөл хоороо оруулсан давтгаг олгосондоо хамгаалтнаас авсан талбай гаднуулсан. За мөнх өдрөл ойрхон 2 оноо авсан онооны цаг 2-2 болгоод тэнцвэж байна. За Цэ Сочирвиг аваад нэг чинь тоглолтын мөнх өдрөлөөр гараа орж ирж байна. За халтайгтай тоглосон оноо авсан. Гинд дарам. Оноо 3-3. За мөнх өдрөл авт руу гарсан. Ер нь одоо давалтыг сайхан гарт орсон. Тоглогчдын нэг ямар ч үед өсрэлтэд давалтаа явуулдаг тоглогчтой. Давалтан дээр үлэнтэй төгөө давуу байдал харагдаж байна. Их дийлжин тоглогч дээр, хайдууржин тоглогч дээр байрлал дээр алдаа гаргацсан. За холбогч ард байгаа хаа. Богш орсон зогсож байна. Ган төгс алдаа гаргачлаа байр дээр. За бодо эсгэлэн амгалсан болсон араас Игор мөнх өдрөл амгалт мөн амжилттай өөр хоёроос тоглоом хийсэн 2-араас 9 тоглоом дээр хаалтан багсан. Зол 2-ын ган эрдэн баярн одоо сүрэлтний гарааны хамгийн нуруу нам тоглогч гэсэн идэж одоо өсрэлт одоо сайхан мэдрэмжтэй. Дээрээс нь хаалтны мэдрэмж их сайхан. Бөтгөөдөөс давуулагч хамаалагч тэр тоглолууд байдаг. Үндсэн гараанд яг нэг таадаг үе өчн гот үнэхээр ашигтай тоглолт харагдаж байгаа шүү.
Эрэс нь сэтгэл зүй байна. Сэтгэл зүй сайтай тоглогч Ган Эрдэнэ. За араас халтгүй гаргаж ирсэн мөнх бодролыг зэрэг тулхаа Ган Эрдэнэ тулхаа явсан. Хуралж явах өндөр явчлаа алтнаар турж гооролд. Араас манал жавын тулхаа шогом шиг өсөрч байгаа тулхаа юм уу? Тулхааны алдаа гаргаж байна. Ай хоёраар халтгүй гаргаж ирж байна шүү Ган төгс. Одоос Нэрмастер сайн мэлэг дулхаа явсан хамгаалал сэрэг дулхаа гинтэн дармар дулхаа сонсон хатан сонголоо. За дигонруудтай услуудаа төстэй бүрэлдэхүүний эсрэг бас гоё тоглолт харагдаж байна интернетгүй бас 12-6 ороод тэнцүүлсэн. Ад жаргалын давуулалт. За дараагийн дулхаалтнаас өрсөд явлаа да. Мусавер хан За 2005 оны тоглогч Дмитрий 98-тай Пакистан тоглогч. Ер нь одоос өөр маш өнөмсөл тоглогч гэдгээ бол сүүлийн тоглолтод харууллаа. Адилбер дээр нь дуудахтай одгоо. За дараагийн тоглолтын эдрийг нөхөй болсон. За ер нь хурдан тоглоомоор өрсөлдөд эхэллээ шүү баг. Дагс намын тоглогч юм барин тоглогч явсан. Зөрөөд интернетгүй ус хагас намаа явууллаа. Анаа нэрцад 7-7. Хатагтай явууллаа. Сайн мэлэг нөхөө. За шинэ үеийн үлээлчдтэй бас финтиг зүгээс ахар сүлэн гаргаж байгаа шүү. Одоосон жирийн масар сайн мэлэг форм сайтай байгаа нь мэдэгдэж байна. За болон дээр онцода Мусавер ханы давуулалт авч байна. Мусавер хан За дараагийн давалт гинтэн дарам пас өгсөн Хурсан. За алт нэрэн зэн дээр ямар гоё гуралт вэ? Багаалагч гануулгын маналж яв. Анагаа артууллаа. Мардиновгоо гол тарчжээ. Давнаар явж гисэн бас алдаа байгаад байна. Торнорсын алдаагаар, Довтгооны шугам гэсэн алдаагаар 3 ч оччихвоо. За хорхад дотож байна. За өдөржин тоглолтын донд үе 3 онооны зэрэг болж анаа өрчлөгдсөн. Хасан гол явлаа. Хамгаалсан да. Эдрийг хамгаалалт. Малж явна тохоо. За сайн мэдээ сайхан суулрууж гаргаж ирж байна. Өөрийнх нь одоо сайн явуулдаг хөлбөрүүдийн нэг л дээ хагасын гол эдэр. За дараагийн мөг сулхан тохоо талбад авнагах юм да. Нэг нэгэндээ найччуу да. За улс нэр мастер сайн мэрэг анаа холдуулж анаа хайцаг 12 эсвэл гол өрчилж байна.
Зар жоохон талбайгаа мэдрэхгүй унагааж гоё дийдэн тохиолдол харагдлаа. Нэгэн булан дээр түрүү давалтын мөнгнөөс нэг бултаад булан дээр унагааж байсан. Сая бол сулан бүг. Тоглолт үргэлжлэх бөмбөг талбайд унагааж явах юм. Хатан талаар үсэн. Интернет гоо таран дээр далд очлоо. Гар болсон. Эхний чинь тоглолтод 25-21-ээр төгсөд ийдсэн байгаа өмнөгөө энержи. За алт задлсан шүү. Гангэртний галзуу алттай гарч ирсэн. Цэрэн ямсын мөнх өдрөл 11-13 болгож оноо өрчилсөн. Игэр хаалтны шигийн 5 болон руу гаргалаа да. За хоёрын гарааны бүрэлдэхүүнээс хамгийн одоо нуруу намтай хоёр тоглогч тусгай хаалтан дээр тоглолоо да сая. За мөнх өдрөлийн нийт тоглолтод товтгоогоор 3 тоног авсан давалтаа явууллаа. Хасан гол таасан 3 онооны зэрэг үйсэн. Ганцхан онооны зэрэг болж ойрцсон. Игор Сауза, Мусаверхан энэ дэр бол нэлээд мэдрэмжтэй хүлээж үсрэх шаардлага бол бий. Мусаверхан дээр өөрөө нуруу өндөр дэсрэлттэй юм тоглогч учраас хаалтны хажуугаар авчиж байгаа байна. Мусаверхан орж иж байна. 3 онооны тэргүүлэл өсгөөний давлалт дээрээс нь одоо бас гарааны тоглогчтой жоох амрах зорилготой юм цөлц орж иж байна да. Хүслэнгийн тоглохоо явсан. За 6 оноос алчлаа шүү. 2 завсарлага бүтэн би интернет говь. 12 сарын 17-18-нд 20 дахь тойрог өндөрлөнө. 12 сарын 18-нд 20 дахь тойргийн тоглолт өндөрлөнө. Тэгээ сүүлийн 2 тоглолт бол спортын дугаартанд явагдах байртай байна да. Яалт гардаг мөн хамгаалтаас утсангүй. Игор Сауза тоглоом авсан гараа нэрц 17 12 холболт улс дэжиг сайхан гүйцэтгэдэг юм тоглогч. Бүрэлдэхүүн төсчөд судалгаанд дэвчих боломжтой байл юм байрлал шүү. Холбогч. За татсан мөмөг орцоо судавдрсан мөмөдөр Мусаверхан дотгоо гүйцэтгэж анаа авсан. За яачгүй доо гадны импорт тоглогч, лигонор тоглогчдын одоо оноо авалтууд төлөхөөс явчлаа 2 4. За багт нуулж өсгөөрийн давлуулт. 2 4 дээр хорсан. За цагуурт явлаа шүү. Багт нуулж бүрэн төгсөн алт. Хуралт. За бие хөдөлгөнөр сайхан урж байна. 13 18 болгоод өрчлөө. Оргилийн давлуулт. Тутуфас. Батбилгийн товтгоо. За сайхан гарч ирж байна. Жүгдөр нэмжлийн Батбилэг. За Багнур дүргээс хатан зэрэг хөшин одоо бэлдсэн тоглогчдын нэг. За мөн одоо хинтгээс спорт нийт мастер доржигдаг хөшин одоо бэлдсэн хамгаалсан тоглогч Бодо Исаглан өнөөдөр бас голчлон яг хамгаалтан дээр байна. Чирээ хамгаалагчийн байр дээр. Гангэрдэн талбайд орж ирсэн. Хорсан. Батбилгийн товтгоо. За дараагийн мөнгөөр товтгоо явуулах боломжтой мөнгө талбайд хамгаалсан. Анхэрдний хамгаалалт товтгоо нарыг хамгаалсан эдрийг хууралт. За сулмөг товтгоо явуулах боломж орж ирээд байна да. За тодны ирмнээс орсон мөнгөн дээр хурцлаа. Бүрэн төгс. Эсрэг оронд дэсэн мөнгөнд хүрээд буруулж байна. Хор 13. За шонготой их ойрхон бөмбөгдөө эдрийн хуралт.
За хаалт сайхан зодолсон хүслэнгийн нутгаа алдныгаар сэргүүлчихжээ. За өчигдөр бол натур багстай тоглосон тоглолтын дээр аялал багийнхнаас жолог шар авч гарагдсан. Өмнө нь энержиг улаан авсан шүү дээ. Бат хөдгийн нутгаа 22-14. За бат хөдгийн ах нь одоо бас дээд дэвшин 7 жил тоглосон. Ноён клубээс олон сайхан амжилттай. Жүдэн намжлын бэлгүүн гэж тоглогч. Би дөрөв удаа устдаар сайхан тоглоо гараад ирлээ. 22-14 Мусавирын давуулалт. Гартаа тоглосон хамгаалалтаас сул авсан. Манал жав хууралт. За хамгаалалтаас сул ордонгөт нь оноо олгож авлаа. 15-22. Мөнхөдрөл Игор Алтартай явцсан. Игор Согза. Дайсон оны идэрхэлтэй ээлж ярьцаг 2 тэг болгоод өрчих боломжтой он дээр хөрж байна. Өмнөгөө энержи. Замтанд гоо 1-4 мөглөө авалтал гоё юм аа. Ямар ч тавуулт байсан агал холбогчдэр өгч шүү анх эрдэнэ баг ямгалгуулах анх эрдэнэ. За тэрний юмсын мөнх бодрол авах амжилттай үсгсэн 2 алт эсрэг үнэхээр сайхан мөш гэжтэй. 16-24 болгоод ойртуулсан. За нийт тоглолтод мөнх бодролыг гараанаас эхлүүлсэн. Үнэхээр одоо сашигтай барилал 3 дээр ч одоо бас гараанаас гарч ирэх болоо да. За 3-аас утга яваад хэсгэлийг хийлээ. 2 дөрвийн тоглолтод Мусавир хан араас тоглонд явлаа. За 25-21 25-16-гаар 2 жил тоглолтыг авчлаа. 2 араас тоглоо явж байгаа авсан. Орон ярцаа нэгтэг. Ганд өгсөний давуулалт. Хүслэнгийн тоглоо. Араас явлаа Мусавир хан. За 14 талд олсон. Агсэл толгойд ирэхэд хаах гал 14 талд олчод байна. Хоёр тэг. За авах шаалтаад үлдсэн шүү ганцхан алтаа гарч ирсэн. Хүслэнгийн тоглох амжилттай боллоо. За суулгаарсан мөдөд явсан гартаа зөгчлөө. Алус нэрмастер сайн бэлэг. Манай нэрцээ 3-1 болгоод өрчилж байна. За сайн бэлэг 3 ижин тоглолтод 6 давтгааны халт олгосон болж байгаа юм байна. Яг л одоо хэрэгтэй үе дээр оноо ярьсан да. За бас ганц алтаа гарч ирсэн. Мөнх өдрөлийн давтганд ган эрдэн солруулсан. Араас Мусавир хан халтнаас унцсан. Мусавир хан Данич тоглолтод бас араас нэлээ явуулахаар харагдаж байна шүү. 2 араас 3 араас 2 тоглолтоо авчлаа энэ ижин тоглолт ихэнд. За дарнаас болоод өгсөн хүслэнгийн хууралт. Сайн бэлгийн тоглоо 5-1. За туршлагатай тоглогч 2 алтны дундх цагаар тоглох гаргалаа да. Зэт алтыг амтсангүй. 5-1 болгоод өршөлсөн. Игорын давуулалт. За дараагийн мөнгөөр хүслэнгийн тоглох яваад унгасан.
Мөнх Бадрал. Оноо 6-2. За 4 оноо гадгалсан бэрээ. Сайн бэлгэн давалт байна. Ард намаас сайхан гадгалсаж байна. Да бүр нэгс алцраг дээр болтгоо. За энэ голоо акшн юмэрийн тоглогчид ер нь хорон довтгол дэдгөө бас баттай оноо аваад шүү. Хоёр алтан сөрсөд гараад ирлээ аз жаргалын довтгоо. Сол явсан. Багамнуулж бүрэн төгсөний довтгоо. Алтай гартаа мөнгөн дээр сайн мэрийн таталтай очсон. Татсан игэр соозог таталтаар аваад ирсэн. За хамгаалтын барилдахаас өмнө хурдтай довтгоо сонгосон. За Мусавир хаан содруулж яваад урд хуураад унгаалаа да. 8-4. За алил нүд 2 дугаар тойргийн 5 дахь тоглолтод хийж байгаа баг. Сүүл бол 11 тоглолтоос 6 ажилттай. 2 дугаар тойрогт бол 2 ажиж 3 ажигдсан байгаа. За өмнө энержи 10 тоглолтоос 2 ажигдсан. Энэ тойрогт бол 1 ажилттай. 3 ажигдaltaй. Хилч алтан барс 11 тоглолт хийж 2 ажигдсан. 2 ажилттай. Хилч алтан барсын хувьд бол энэ тойрогт 1 ажигдсан 4 ажигдaltaй. 5 тоглолт хийсэн байгаа юм байна. За хүслэн хаалтнаас гаргасан да. За 4 онооны 4 байсрал байна. Шийдвэрлэх 3 дахь хэлжийн тоглолт. Онооны харьцаа 11-7. Ай, Игор Сауза. За 3 дахь хэлжийн тоглолтын өмнө гоо энержи гоё нэгтэрд юм байна. Шийдвэрлэх хэлжийн тоглолтын дунд үе. Оноо 13-7. Хоёр засварлагч бүтэн байгаа даа интернет говь. Ад жаргалын давтгаа явсан. Маргадын алтнаас удраад орсон. Гангэр намгаалаа сөрөг давтганд явсан. Хаалтнаас унсан. За хоёрын алтыг амжилттай өрж оноогоо өртөж байна интернет говийн залуучууд.
За өнөөдрийн тоглолтын хаалтны 2 дахь оноо байна. Эхний ээлжийн тоглолт лидерээ авсан. 3 дахь ээлжийн тоглолтод Мөнх Бодрол хаалаа. За Минтурын төвийн эмэгтэй баг 13 тоглолт хийсэн баг 13 тоглолтоос 6 хожигдсан. Гүснэгтийн 5 дээр эрэмхтэй явж байгаа да. Өнөөдөр хөвсгөл хичмийг 5 ээлжийн тоглолт хийсэн. Минтурын төвийн эмэгтэй баг. За Батүлийг өсгөхөөр солилцоогоор орсон. За өсгөхөөр Орхон аймгаас гаралтай холбогч үндсэн дийлийг аврагчлалын цанхуудаа холбонд олж байна. Хаалт авдулсан, халтгүй явсан, толгой хэрэгтэй байлаа сая халтгүй явахад. Хураад хамгаалагчтай болсон. За авдулсан хамгаалтаас гол үргэлжилсэн сул явсан. Хаалтыг сайхан задлж байна да. Хураад нь гахгүй нэ. Ган эрдний толгой. Ган эрдний хууралт дараагийн Мөнх Бодрол хамгаалалт сул явгад тоглоо явсан. Унгахгүй нэ. Минтурын төвийн хамгаалалт сайхан байна. 3-араас Мөнх Бодролын тоглоо явсан. Егор Соза. Ган эрдний хууралт. За алдныгаар дагуулсан мөг раллиг төсгөлөө одоо. Адилнуудаа бас бөмбөг оноглог сайхан хамгаалж тоглолоо. Багийнхтайч гандуулгыг маналж яв. Анаа өртөл жанааны хэрцээ 10 оронтой болж өрчлөгдөж байна. За алдныгаартай явуулчлаа. Жигдэр нэмлийн Батүлийг за 3 дахь ээлжийн тоглолт ихний төвчлөлгөө ашигласан Минтурын говь. Ган эрдний давлуулт. За 5 мөн дээр ондтэй. Малживын тоглоом авлаа. Яй ганцхан болтоор тоглоо явууллаа да Мосовер ханыг тоглоход явуулсан өсгөөрөө болт сайхан тогтоож ганцхан болтоор Мосовер ханыг тоглоход оролцож байна. Аюултай тоглох байлаа. За нэгүүд 2 дахь ээлжийн тоглолтууд дээр давалт манай авсан байгаа шүү. Мосовер хан яа тоглолт үргэлжлэж байхад Челленжи баазар дуурсан да. За өмнөх өнөөдрийн тоглолт явна. Онооны хэрцээ 17-11. За шугамар суулттай сайхан тоглоо гарч ирж байна да. Мөнх Бодролоос тоглоо хамгаалтаас буцаж ирсэнгүй. За Мөнх Бодрол энэ ээлжийн тоглолтод хаацсан байгаа. Тоглооны 5 дахь оноо байна. 2 дугаар ээлжийн тоглолтод тоглоо сайн явуулсан тоглогч. Ай за зэрэг тоглолтод зайлтаа гарч ирсэн. Батүлгийн сонгосон тоглоо. Амжилттай болсон 18-12. дарчсан 18-12.
холбогч өтсөн. Зэтал болтон дээр явлаа. Хүслэн. Игор. Игор драйв даалгаж ирсэн. Алтнаас гаргасан Игор Соуза. За Игор хэсээ илүү төлхөө. Мусаа ханы давтахнууд бас нэлээд өндөрөвтэй явлаа. За 3 элчин тоглолтод нэг 9 тоглогоо 1 хаалт 2 давуу бол 12 он авч тоглож байгаа юм байна. Мусаа хаан. Мөхөдрөлдөр хаалт, Игорын хаалт. Хүслэнгийн давтгоо хүсэн дээр холболтуудыг ойртуулах хэрэгтэй байна. Хинти урахч Улаанбаатар Фениксийн тоглолт. Бас одоо өөрсдөө тоглолт болно. Ер нь одоо эмэгтэй бүгдийн хүснэлтийн ихний дөрвөн байранд яваг. Одоо энэ тоглолт бол таварлшгүй тоглолт болоодаа. За араас өснөтгөн дээр тар үржээ. 21-12. За 2 элчин тоглолтод 25-21-ээр 25-16-гаар хожидуудыг авсан. Нөгөө энержи. Мөнхөдрөл. За Ганбатар орж ирсэн байгаа юм байна. Ард толсон бөмбөөр автлууллаа. За өмнө энержи өндөр оноо хүртлээ. Ер нь одоо бас алдаагүй тоглолт харууллаа. 21 оноо хүртлээ 2 л алдаа харлаа шүүн багаас. 3 дахь хэлжин тоглолтод үнэхээр сайн нэгтэрж байна. За Маргадын төлөө алсан гаргасан. За Батмөнхөн Ганбат давтаг үстгэн. Аминтэнтгийн оноо сайн явдаг, давтгаа сайн явдаг нэг бас давуу тал бол баг хамгааллагч сайн бэрийн анх эрдэнэ Монголын шгшээ өг хамгааллагч 21 дэх сургуулиас гарч ирсэн хамгааллагч ер нь одоо бас ямар ч давуу тал байсан, ямар ч тоглоо байсан юм холбогчтой онцгой цаг мөн гэр хэлэнд анх эрдэнэс (14-22) За пасс гарсан байсан тоглогч болтох гээд бутаж чадсангүй дээ. Мөнх өдрийн давуу тал гарсан 15-22 болоод ойртууллаа. Сайн билгэн утгаас гахалтай Кристо явсан. Англи жил гарч ирдэг тоглогчид азаргалын хөдөлгөөг сайхан уншсан байна гэд задлаад хаалтанд өсөрсөн. Өөрөөхөн дондорлохоо орчлоо. Олонч нэр мастер сайн билгийн нийлж тоглохын давтгааны 4 дахь оноо байна. Техникийн тоглолтод 3 давтгааны хаалт. 2 дөрөвч тоглолтод 2 давтгаа. Энэ ч тоглолтод бол 4 давтгааны төлөвлөсөн гэж байна. Яг хүслэн оноо явууллаа. Амтнуудаа бас энэ тоглолтод хүслэнгээр давтгааны өгсөн дээр явсан. Ер нь одоо бас давтгааны тактикуудаа бас хийж үзсэн. Хүслэн бол гинэн дарам учраас энэ тоглолтод бол бүтэн тоглож байгаа. 5 давтгааны олгоцсон тоглож шүү хүслэн. Давталтын сул аваад ирсэн хуурсан. Сайн билгийн хамгаалалт, Муса Эври хууралт. Манжавын давтгаа. Ган эрдний давтгаа тарцсан. 17-23 6 онооны зэрэг болж оноо орчлогдсон. Халтна Сентино. Давтал сайхан авч байна. Ган эрдний давтгаа. За давталчгаар гүмбэг байна. За одоо хоёрын ган эрдэн. За 3 дахь харьцаатайгаар хожил авах боломжтой. За өмнөг энержигийн 3 дахь хожил.
Хоёр араас хүслэнгийн нутгаа явсан. Амжилттай боллоо. 2-24. За эхний дөрөвт нэг ожилттой 5 ожилттой гол хэмжээнд дөрвөлсөн. Энэ дөрөвт бас нэг ожилтсан байгаа. Хичээлтар мэлсэг ожилтсан байгаа. 3 ожилттой яваа. Тойргийн 5 дахь тоглолтоо иж байна. За сүүлийн тоглолтыг Натур Бакстэй энэ. Интернет говь төв мэгтэй 2 дахь тойргийн сүүлийн тоглолт. Их тоо. Хоёр автар сударсан урд усын хамгаалалт хэмжээлттэй. Гангэрдний тавьсан. За гангэрдний хаалаа. Багаас ногдож бүрэн төгсөн яалт. Таны ч тоглолт мөнх бодрол бүрэн төгс. Хаалтуудын хэмжээтэй өрсөн байна. 20-24 болгоод ойртуулсан. За төгсгөл яаж их нөө? Ахаар гангэрдний явлаа. Хаалтаас орсон. За зодоо ирэн гангэрдэн тоглолтын төгсгөлийг ээж байна. Энэ дөрөвт нэг ажилтаа. Энэ дөрөвт 2 ажил авчлаа. Хичээ алдаан барс интернет говьос ажил авсан. 2 ажил 3 ажилталтай боллоо. За Натур Бакстай ажил ажиглал тэнцэж ирж байгаа юм байна шүү. Өмнөгөө энержи. Алил нь 2 ажилтаа 3 ажилталтай болсон байна. За ингээд өнөөдрийн тоглолтууд сүлцэнтэй сайхан тоглолтууд их олон байлаа. За эмэгтэй богдын 3 тоглолт явагдсан. 3 тоглолтоос 2 тоглолтод бүтэн 5 ээлжийн тоглолтод жийдсэн юм тоглолтууд болсон.